Манай ангийн гадаад найзууд бүр хятадаар бичээд уншаад багштай ойлголцоод хоорондоо ярилцдаг болцсон. Гэхдээ би ч гэсэн баг багаар ярьж сурж байгаа. Тэгээ өнөөдөр хичээлээ тарчаад найзтайгаа нэг юм дэжгүй хоолны газар олсон. Сургуультай ойрхон. Тэгэд энэ хоол Монгол мөнгөөр 20,000 гэжсэн. Хятадд ирээд хамгийн их таалагдсан зүйл нь цайны цаг нь бүр 2 цаг 30 минут үргэлжлэдэг байвал яах вэ? 11:30-аас 2 цаг хүртэл цайны цаг break авдаг. Тэр цаг дээрээ хоолоо идэх, найзуудтайгаа уулзах, туртай зүйлээ хийх гэх мэтчлэн айгүй сайхан амралт болж өгдөм байлээ. Би өөрийнхөө сургуулийн ойролцоо байдаг кофе шопт орж ирээд орчноос сольж хичээлээ хийж үзсэн. Тэгээ кофе шоп болгонд ороход ер нь ямар нэг үйлчилгээний байгууллагад ороход дандаа юм ус, лимонтой ус ч юм уу өгдөг. Одоо би юм авахгүй байсан ч надад өгдөг, авсан ч өгдөг гэсэн үг. Тэгэхээр тэр үйлчилгээ нь бас айгүй хөөрхөн caring санагдсан. Хятадд оюутан болох үнэхээр дажгүй санагдсан. Ягаад тэгэхээр аюулгүй, тайван, тэгээд бүх зүйл нь эрт эхлээд, эрт дуусдаг, эрт харанхуй болдог, эрт амардаг хүмүүс байдсан бэлээ. Тэгээд би нэг өөр сургуулийн кампус дээр очиод KFC-гээс нэг зарим авчиг гэсэн чи бүр үнэхээр их хүүхэд ингээд KFC тэнд идчихэж байгаа байхгүй бүр ингээд захиалганд дэлтэхгүй. Тэгээд очирлж нэг зарим авсан л та. Өнөөдөр би найзтайгаа өөр сургуулийн талбай дээр гүйж үзлээ. Тэгсэн чи бүр ингээд ямар олон хүүхдүүд тэнд бүр ингээд өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, өөрийнхөө ирээдүйнхөө төлөө бүр ингээд гүүгээд тасгал хөдөлгөөн хийгээд мэдгүй надад л бүр үнэхээр гой санагдчихсэн. Тэгээ энэ хэдтэй хамт ингэж гүүгээд ганцаараа гүйснээс олон хүмүүстэй хамт гүүх нь илүү юм мотивашнл болж өгдөм байлээ. Тэгээд өнөөдрийн миний влогтой хамт байсан баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай.